За бүгдд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Өнөөдөр Excel програм дээр зөвхөн keyboard буюу shortcut-уудыг ашиглаад ажлаа хэрхэн хөнгөвчилж болох талаар танилцуулах болно. За Excel програм ашигладаг хүмүүсийн 99% нь энэ shortcut буюу keyboard дээр товчнуудаа хослуулж ямар ч маус ашиглахгүй ажиллах нь ажлыг маш чухлаар хөнгөвчилж өгдөг гэсэн судалгаа байна. Shortcut-ыг тайлбарлах юм бол за keyboard дэх товчнууд хоорондын хослолоор үйлчлэг гүйцэтгэх нь ямар ч маус ашиглахгүй гэсэн үг. За keyboard challenge эхлүүл. За бидний хамгийн сайн мэддгээр бол Ctrl+C, Ctrl+V гэсэн хослол байна. Хуулаад байршуулдаг тийм ээ. Өнөөдрийн хийх зүйлийн дараалал бол эхлээд бүгдээрээ ChatGPT-гээс 1000 мөр хүснэгт авъя. За тэрийг зөвхөн keyboard ашиглаж зэгцлээд pivot хийн. Дараа нь зөвхөн маус ашиглаад зэгцлээд pivot хийн. За тэгээд аль нь илүү хэд дахин хурдан байна вэ гэдгийг хэмжих болно. За тайлбар эхлэхээс өмнө бидний мэдэж авах зүйлс бол Ctrl Space баг нь хэвтгчүүлт, Shift Space мөрийг хэвтгчүүлнэ. За хэвтгчүүлсний дараа Ctrl хасах дарах юм бол хэвтгчүүлсэн баг нь эсвэл мөр хасагдана. За Ctrl+ дарах юм бол тухайн баг нь эсвэл мөрийн өмнө за баг нь эсвэл мөр нэмэгдэнэ. Бүгдээрээ ChatGPT-гээс одоо өгдөл авцгаая. 1000 мөртэй 5 гэсэн байдлаар биччихлээ. За хоосон 500 мөр авдаг нь бол тухайн мөрийг устгах гэдэг юм. За хоосон баг нь авдаг нь бас тухайн багныг shortcut ашиглаж устгах гэдэг юм шүү. За ингээд Excel-д татцгаая. За бүгдээрээ ChatGPT-гээс 1000 мөр тоог авчлаа. За хүснээ дагуу энд бланкуд байна. Бланкыг бүгдээр устгана. За энэ хоосон мөр байна. Хоосон мөрийг устгана. За тэгээд энэ бол хувь болно. Тэгээс нэгийн оронд хувь гэж хэлсэн байгаа. Тэгэхээр хувь руу шилжүүлнэ. За энэ мөнгөнд дүн шилжүүлнэ. За хүмүүсийн ихэнх хийхийг хүсдэг нэг үйлдэл байдаг. Овог нэр байхад овгийн ихний үсэг тэгээд цэг нэрийг хэрхэн хурдан шийдэх вэ гэдэг. За томьёогоор шийдэж болно. За өнөөдөр бол flash fill ашиглаж шийдэх болно. За зөвхөн keyboard ашиглах. (18 секунд болж байна. Одоо бүгдээрээ зөвхөн маус ашиглах болно. Маус ашиглаад энэ хүртэл явцгаая. 1 2 3 E. Ингэж бүтэн тексттэй бүтэн бодохаа хийгээг байсан байна. За 60 85 авчтай. 4.7 5 дахь удаан байна. За 18 секундэд хийх байсан үйлдэлээ минут 25 секундэд хийгээд байгаа юм шиг үстэй. За тэгвэл бүгдээрээ shortcut-уудаа удаашруулж үзцгээе. Хамгийн эхлээд хоосон баган дээр очиод Ctrl Space дарж багныг хэвтгчүүлнэ. Тэгээд Ctrl хасах дарж устгана. За Alt H P-гээр хувь болгоно. Дахиад багнаа хэвтгчүүлээд Alt H K-ээр тоон хэлбэрлэлөөр шилжүүлэх болно. За баг нэмэхтэй болохоор дахиад багнаа хэвтгчүүлээд Ctrl нэмэх дарна. Флашвил яадаг вэ гэхээр MC сүх болгох чоо дээр очиод хажуу талд нь очиод MC сүх гэж биччихнэ. За тэгээд Ctrl доошоо хамгийн доороос Ctrl дээшээгээд хадвалтал нь идэвхжүүлээд Ctrl E дарчна. За тэгэнгүүт аль нэг хийсэн үйлдэлийг нь аваад бусд дээр нэг дуурлах хийдэг гэсэн үг. За ингээд flash wheel-ээр дүүргэжлээ. За энэ Ctrl Space, Ctrl хасах устгах чинь.
За Ctrl A-гаар үснэгтийг бүтээгт хөгжүүлнэ. За үүний дараа Ctrl HB A дарснаар үснэгт маань будагдана. Ямарч будаггүй явсан байгаа. Ctrl Shift L дарснаар фильтр хэсэг орж ирнэ. За фильтрээсээ ингээд баланка шүүчиж байгаа. Тэгэхээр Shift Space дарж энэ мөрөө идэвхжүүлээд Ctrl Shift доошоо дарахаар бүгд идэвхжинэ. За ингээд Ctrl хасахтаараа тусдагчна. За одоо энийг Ctrl Shift L дараад фильтрээ алга болгоод Ctrl Shift L дараа буцааж оруулж ирж болно. Эсвэл Alt H S C гэхээр бүх фильтр ажилладаг. Дараа нь Ctrl A-га дараад Ctrl N V гэснээр pivot хийж дуусч байгаамаа. Би Excel файлаа доор байрлуулчихъя. Та бүхэн татаж аваад яг зааврын дагуу ажиллаад үзээрэй. Секунд хэмжигч үеийн цагийг гаргаж ирээрэй. За цагийг гаргаж ирэхдээ clock гэж хайчна. За сэрүүлэг timer stopwatch гэдэг байгаа. Stopwatch-а ингэж оруулж ирээл play button дээр нь дараал тэгээд өөрсдөө туршаад үзээрэй. Power BI гэх програм дээр ажиллах юм бол үүнээс ч илүү хурдтай байх боломжийг биднэрт олгодог. Маш том датан дээр ямар ч гацалтгүй ажиллах боломжийг өшөө олон shortcut болон Excel дээр ажиллах маш хялбар аргууд, сонирхолтой томьёонуудыг сормоор байвал Unlock Data Lab гээд Facebook page утас руу маань чатж ирээ. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.